Сайнбайцгаана уу? Хажуу маань. Сайн ариуга байна. Тэгээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та SMRU Science podcast-ыг сонсож байна. За өдөрт бид бүхэн дунджаар 10,000-аас 20,000 литр агаар амьсгалдаг юм тий. Гэхдээ энэ агаар нь зөвхөн хүчил төрөгчөөс бүрддэггүй. Бас өөр бусад химийн бодис, бичил тооцсон биологийн бичил биетүүдийн цогц холц байдаг юм байна л та. За ялангуяа одоо 2.5 микрометрээс бага хэмжээтэй нарийн ширэглэгтэй тоосон зур буюу бидний хэл заншсан PM2.5 гэдэг бол уушхны гүн хэсэгт нэвтэрч бие мах бодод цаашлаад цусны эргэлтэнд ордог байх нэ. За тэгвэл эдгээр бичил одоо тоосонцрууд химийн элементүүд манд бидний бие мах бодод ороод молекулын болон эсийн түвшинд ямар өөрчлөлт үүсгэх юм болоо. Энэ талаар бид нар өнөөдөр ярилцгаа хоёр зочин урьж авчираад байна. За тэгээд өнөөдрийн зочид маань байгаль орчин болон хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн агаарын бохирдол болон хүний эрүүл мэндийн хоорондын холбоог судалдаг судлаач доктор Ундрмаа уулын Баццэг нар маань байгаа юм. За тэгээд би товчхон оролцогчдийнхоо CV-г танилцуулъя. Аянхватын Ундрмаа доктор маань Куб улсын Сиего де Авила анагаахын их сургуульд одоо эрүүл ахуй болон тархуур судалгаар бакалавра хамгаалсан. За тэгээд үүний дараагаар Америкийн нэгдсэн улсын John Hopkins их сургуулийн одоо Public Health буюу нийгмийн эрүүл ахуйн танхимд орчин хөдөлмөрийн эрүүл ахуйгаар бол мастрын зэрэгээ хамгаалсан. За тэгээд үүнийхээ дараа Канад улсад Simon Fraser их сургуульд одоо анагаах ухааны докторийн зэрэгийг хамгаалсан ийм мундаг судлаач доктор хүн байна. За манай дараагийн зочин маань бол Үлзий хүүгийн Баццэг доктор байгаа. За тэгээд Баццэг доктор маань 2004-өөс 2009 онд Монголын одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд одоо бакалавра нийгмийн эрүүл мэнд тархуур судлаар бол хамгаалсан. За тэгээ үүний дараагаар 2012-оос 2014 онд Канадын McGill их сургуульд орчин хөдөлмөрийн эрүүл ахуйгаар бол мастрын зэрэгээ хамгаалсан. За тэгээ үүний дараагаар Канадын Simon Fraser их сургуульд Public Health буюу нийгмийн эрүүл мэндээр бол докторийн зэрэгээ хамгаалсан юм мундаг судлаачд маань байгаа юм байна. Оролцож байгаа маань. За тэгээд Ундрмаа доктороосоо таныг одоо судалгааныхаа одоо чиглэл болон энэ салбарт орж ирсэн өөрийнхөө замналын талаар хуваалцноо гэж урьмаар байна. За баярлалаа. Миний төрөнд энэ подкастнуудыг урьж оруулсанд баярлалаа. Миний яг одоо хийж байгаа судалгаанууд бол гол төлөв яг агаарын бохирдолтой холбоотой судалгаанууд байдаг. Анх бол яг бас л яг мэрэгчлээ яаж энэ салбарт орсон бэ гэхээр нөгөө нэг айгүй нэг тийм serendipity явж байгаа л ингээл мэдхгүй нэг замаар ингээл дагаж явсаар байгаа л нэг юм дээр хүрээд ирчихсэн байдаг. Нэг одоо цэг дээр хүрээд ирсэн байгаа. За анх бол Кубад сурахаасаа эхлээд би бол Монгол Улсын их сургуулийн МОИС-ийн биотехнологийн ангид анх сурч ирсэн. Тэгээ нэгдүгээр курстээ яг сурж байхдаа нөгөө засгийн газрын тэтгэлэг нэг хавар зарлагддээ штэ. Унгар, Орс. За тэгэл Куб гэл. Тэгэл тэр зарлагдсан манай ангийн хэд охтууд юу ягаал тэр нь бүртгүүлээл. Тэгэл би дагаж явж бүртгүүлээл. Тэгэл шалгалт өгч ирсэн. Тэгэл тэрнээс л үүдэлтэйгээр ерөнхийдөө энэ чиг ер орсон болоо да. Тэгэл анх Кубик яг ягаал тэтгэлэг ганц оронтой иржсэн. Тэр нь гэхдээ их сонио оптометрист буюу нүдний одоо яг технологич гэдэг тийм нэг мэрэг чиглэлээр ганцхан хуваар иржсэн анагаахын. Тэгэл яг анагаахын сургуулиас ерөнхийдөө бол оюутнууд дандаа Куб руу явдаг. Тэгээд яг би бол МОИС-аас тэгээд яг явж исэн байгаа. Тэгэл очиод эхний нэг жилийнхаа хөтөлбөр тамагдаал, курс тамагдаал явж байгаа л анхнаасаа л би нүдний ямар ч юм болохгүй, оптометрист болохгүй гэл. Тэгэл ямар ч юм солихгүй бас л нэлээд зүтгэж байгаа л яг 9 сард гарах болол тэгэл би мэрэгч юугаа солимоор байна гэл. Мэргэжлээ солимоор байна гэл декан руу орж ирсэн. Тэгэл декан за чи тэгвэл ямар мэргэжлээ сонгох уу гэл амар нөгөө open асуулт асуугаад яг юугаар сонгох гэл тэр үед нь тэгэл би дагаж явж ирсэн. Яг нэг манай нэг боли юу байсан охин байсан тэр яг тэр үед одоо
эрүүл ахуй давхар судлалаар л яг нэгдүгээр курст орсон байсан. Тэгэл би одоо эрүүл ахуй давхар судлалаар би микробиологи гэж бодож ирсэн юм. Тэгснээл тэр нь илүү гоё санагдал. Эрүүл ахуй давхар судлалаа ингэж орно гэл. Тэгэл заа гэж шууд тэр дорн тэр декан юу яаж игэл нөт бичиж игэл тэгэл гарын хэсэг зураал. Тэгэл шууд нэгдүгээр курст орж исэн. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө миний зам л одоо яасан болов да. Гэхдээ ер нь эрүүл ахуй давхар судлал гэдэг чинь ерөнхийдөө аягүй тийм өргөн бас мэрэгчлэлтэй халдварт өвчнөд гол төлөв судалдаг бид нар. Ялангуяа одоо хөгжингөө буурай орны за тэгээд халуун орны өвчин гэх мэт их өвчин байдаг шүү дээ. Одоо халдварт өвчнөтэй. Тийм болохоор ялангуяа Кубад бол нэлийн тийм ач холбогдолтой бас мэрэгчлэлтэй. Тэгээд тэрийг төгсж ирчээд тэнд бол яг тийм орчин бол айхтар тийм юу байдаггүй. Анхаарал мэдээж ус хөрсгөл явж байгаа. Гэхдээ нөгөө халдварт өвчин infectious disease-үүд нь голдуу. За малери яг надыг оюутан байхад гарч исэн. Малери дээр яг нөгөө юу ягаад гардаж оюутан болж оролцоод тэр юу малери одоо survey хийж явах жишээ нь. Тэгээ халуун тэн орны өвчнүүд их судалж байгаад за шумуулын чинь бол одоо гаргахгүй штэ зүгээр шууд микроскопоор хараад энэ айдис айдир энэ нафлосэн гэж шууд ялгаал ирнэ. Тэгээд нэг тийм байж байгаа л тэгэл Монгол ирсэн чи яг андчгүй нөгөө Монголын яг судалдаг гол юу тулгымцсан асуудал тэгэл яг орчиндөө яг агаарын бохирдол болж байгаа. Тэгэл агаарын бохирдлыг яг төгсж ирээл нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн одоо бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөд яг эрүүл мэндийн яамны харьяа байгууллагада тэгээд судалгааны гол байгууллага нийгмийн эрүүл мэндийн за тэгээд энд яг юун дээр агаарын бохирдол ерөө бол орж ирсэн. Уур амьсгалын өөрчлөлийн төсөл дээр шинжилгээ ухааны төсөл дээр ажилласаа. Тэгэл тэрнээс хойш ингээл бас ингэж явсаар байгаа л бас замдаа бас нэг докторийг хийхэд бол провидор шагш гэдэг шүү дээ. Пүжи багш. Тэг пүжи багш маань бол бас миний зам бас нэлийн том юу яасан нөлөө үзүүлсэн. Нэг магистрт явах гээд нөгөө Джон Хопкинсийн сургуульд ярилцлага өгөө шалгаруулт болж явахад надыг бас юу яаж байгаа холбогдоо тэгээд тэгэл юу яажсэн байгаа. Би тэрийг мэдээд тэгээд ярилцлаганд ороод Джон Хопкинс бас яг орчин хөдөлмөрийн эрүүл мэндийн эрүүл ахуйн чиглэлээр бол цаашаа гүнзгийж сурсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол айгүй л тийм serendipity замаар явсаар байгаа л энүүдийг хэрсэн байгаа. Маш сонирхолтой тий. Одоо таны судалгааны ажил юун дээр илүү төлөвлөсөн байгаа вэ? Сая угаар судалгаа гэдэг бид хоёр нэлийн юу яасан? Бохирдлын ураг жирэмсний үеийн агаарын бохирдол хэрхэн одоо хүүхдэд ялангуяа хүүхдийн нөгөө өсөл божилт төрсний дараа 4 настай 6 настайд нь одоо сэтгэн бодох чадвар зан төлөв цаашлаад нөгөө метаболик бодисын солилцоо зүрх судасны юуны системийн өвчлөл гэх мэт судалж байгаад одоогор бол нэг миний хийж байгаа юм бол илүү судалгаа гэх юм бол за бас яг гардаж яасан юм аа одоо алга байна. Гэхдээ сонирхож одоо хараад байгаа зүйлүүд бол ultrafine particles гэдэг байгаа. Тэр маань болохоор бүр маш нарийн ширхэглэх тоосон цаг гэдэг байдаг. PM 2.5-аас жижиг юм. Одоо 1-ээс доош хэмжээтэй тийм нарийн ширхэг тоосон зэрэг. Бас судалгаа бол хангалттай хийдэг байгаа. Тэгээд зүрх судаснд яг хэр холбоотой гэдгийг нь бас сонирхож судлах сонирхолтой байгаа. За дээрээс нь тэгээд бас нөгөө юунууд манайгаа уур амьсгалын өөрчлөлтийг бас хэд бас юунууд чиглэлээр сонирхолтой байгаа. За тэгвэл таны одоо ирээдүйн судалгааны ажилд нь амжилт хүсье. Тэгээд одоо Баттцэг доктороо та хэрхэн яагаад энэ орчны хөдөлмөрийн эрүүл ахуйгаар суралцах болсон бэ гэж асуумаар байна. Тэгээд та одоо бас ямар судалгааны ажил хийдэг вэ? Ер нь одоо яг эрүүл мэндийн чиглэлээр сурах сонирхолтойс 10 жилээсээ л тэгээ анагаахт ороход улаасаа ерөнхийдөө эмч болон эсвэл шүдний эмч гэж л ерөнхийдөө ойлголттой байсан. Тэгээ нөгөө шалгалт өгөөд чагсаахад нийгмийн эрүүл мэнд гэдэг манай их нийгмийн эрүүл мэнд гэдэг энэ тийм зөндөө сонсч ирсэн юм а чи нэг туршаад үзээч гээд. Тэгээ ямар ч байсан нийгмийн эрүүл мэндийг
сонгосон. Тэр нь яг нэгдүгээрт эмч хүн бол маш чухал, эмч хүн хүмүүсийг ангаадаг, эдгээдэг. Нийгмийн эрүүл мэндийг харахтаа бол бүхэл нийтийн эрүүл мэндийг хариуцдаг, тэднийг өвчнөөс хамгаалдаг, урьдчилан сэргийлдэг гэдэг нэлийн том цар хүрээтэй юм байна гэж хараад тэгээд тэр нь айгүй таалагдсан л та. Тэгээд бакалаврынхаа сурж ханахтай сурж явцдаа ер нь олон судалгааны ажил яаж энд орж ирсэн бэхлээр нөгөө одоо энэ баг Монголын хамгийн анхны л randomized control trial буюу одоо санамсаргүй хяналттай юм туршил болж байсан баг. Харвардын нэг судалгаа болж исэн. Тэр нь болохоор нөгөө витамин D болон хүүхдийн өсөлт хөгжилтөнд. Тэгээ яг намайг 3 дугаар курст явж байхад энэ судалгааг яг эхлүүлээд тэгээд оюутнуудыг авч ирсэн. Тэгээд тэрэнд нь би оролцоод 2 жил төгсөн төслөө байдаг энэ судалгаан дээр явсан. Тэгээд тэр бол яг бас нүд нээсэн хэрэг болсон баг. Яг судалгаа ер нь яаж хийгддэг юм бэ? Яг амьдрал дээр яг ямар их ажил шаарддаг, ямар их материал цуглуулдаг, датагаа ямар их бичдэг, дата энтригээ бичдэг тэдний л хийдэг байсан шүү дээ. Ер нь бол эхлээд бол тэгээд тэр нь бол надад айгүй юм сонирхолтой санагдсан. Тэгээд тэрнээс гараад сургуулаа төгснөхийн дараа нийгмийн эрүүл мэндийн төвд ажиллаж эхэлсэн. Тэр нь бол 2 жил ажиллаж байна. Тэгээ яг судалгааны чиглэлүүдээр ихэд ажиллаж эхэлсэн. Төвчээр нь бол сая өндөр хэлсэн шиг эрүүл мэндийн яамны дагалдан байгуулагчтай. Тэгээд ер нь бол айгүй олон төсөл судалгаануудыг хийдэг. Тэр нь бас агаарын бохирдол, цагуурийн өөрчлөлт гэх нэлээд олон хотыг улсыг хамарсан судалгаанууд дээр оролцож исэн. Тэгээд нэлээд олон аймагуд руу бас явж исэн. Түүнээс гадна яг тэнд байх хугацаанд бас яг тэр үед тэр ч одоо 2010, 11 оны үед чинь оюутлогын бас health assessment эрүүл мэндийн үнэлгээний бас судалгаанууд явагдаж исэн. Тэгээд тэрэнд бас нэг оролцож исэн юм байна. Ингээд ерөнхийдөө яг л бакалавраас ахуулаад нэг судалгаан сонирхолтой судалгаа гэсэн л нэг хүүхэд явж исэн байна. Тэгээд дараа нь McGill гээд Канадын их сургууль мастер сурсан. Тэр нь гэхдээ ер нь бол яг нийгмийн эрүүл мэнд гэртээ биш. Тэр нь бол яг нийгмийн эрүүл мэндийн дотор орж байгаа хөдөлмөрийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл аюулгүй байдлыг яаж хамгаалах ёстой гэсэн тийм мастер зэрэг бол McGill гээд сургуульд төгссөн. Тэгээд Ундрмаг хэлдэг шиг тэрний дараа Канадад ажиллаж агаад Simon Fraser их сургууль дээр бол мастер PhD-ха чиглэлээр бол угаар судалгаан дээр ажилласан. Тэгээд ерөнхийдөө ингээд яг л бакалавраас ахуулаад энэ тентхийн судалгаанд гүөх сонирхолтой л хүүхэд байж л тэгэл одоо ингээд ийм судалгаа их сонирхолтой одоо ч гэсэн яг энэ цаашаа судалгаа их хүсэл сонирхолтой юм байна. За баярлалаа. Маш сонирхолтой байна. Бид бүгдийн өнөөдрийн гол setup болох те агаарын бохирдлын их үс бидний бие махбод хэрхэн нөлөөлж байна. Зөвхөн одоо биологийн системээс гадна одоо нийтийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх ухааны үүднээс тайлбарах зорилготой байнамаа. За тэгээд зочдоос асуух эхний асуулт маань за сонсогчдоо зориулаад одоо PM2.5 болон одоо энэ агаарын бохирдол гэдэг маань ер нь ямар юу байд юм бэ? Энийг хялбархнаар тайлбарлаад өгөөч. За Баццэг доктороос эхлэхэд. За түрүүний хэлсэн хамгийн анхны подкастыг эхлүүлэхэд бол бас ариун гэрэл хэлжсэн тийм агаар бол айгүй олон зүйлээс бүтдэг. Тэгээ бид нар бол ерөөхдөө хүчил төрөгч гэж ярьдаг. Гэтэл хүчил төрөгч бол багахан хэмжээний хэлдэг. Хот зуран байгуул ялангуяа хот зуран газруудад бол агаар бол маш олон химийн нэгдлүүдээс бүрдэж байдаг. Тэр дундаа бол PM2.5 буюу нарийн ширхэг тоосон зур бол маш их байдаг. За энэ дээр нь бол мэдээж хэрэг маш олон зүйлээс ялгаран гарч идэг тийм одоо машин тэрэг байж болно бусад үйлдвэрлэлүүд байж болно тэрэг бол бас цацж идэг. Энэ бол тоосон зэрэг юм ширхэглэг байгаа. Энэ ер нь ингээд бодох юм бол хүний өсний диаметрээс доор хаяж баг 20-30 дахин тийм жижигхэн хэмжээтэй. Тэгэхээр бол нүдээр харах боломжгүй. Ийм ширхэглэг тийм тоосонцрууд юу л агаарт явж байдаг тийм. Энэ тоосроц нь болохоор яагаад бас бид нэр ингээд энийг судлаад чухал гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ нь маш юм ширхэглэг нарийн учраас хүмүүс хүн уушгинд ороод зогсохгүй уушгины цулцсанд очиж идэг. Тэгээ түүнээс гадна цулцсангаар дамжин бидний одоо цусны эргэлтэнд орох боломжтой тийм ийм нарийн ширхэг зүйл байж идэг. Тэгээд бидний бие сайн хэлсэн дээр энэ бол маш олон
хүний anthropomorphic буюу хүмүүсийн хүүлж байгаа үйл ажиллагаанаас бол гарч ирдэг. Тэгээ үйлдвэрлэл байна, машин тэрэг байна. Түүнээс гадна бид нарыг бол одоо юм шатаах те одоо гэртээ бид нэр түлшээ түлэх энэ явдалд бол мэдээж хэрэг маш хэмжээгээр энэ тоосон ширхэгчлүүд бол агаар дээр гарч идэг. Энийг ингээд бид хичнээн нүдээр харахгүй ч гэсэн энэ бол ийм тоосон ширхэгчлийг учраас заримдаа ингээд нарны ишил нар жаргах юм уу нар мандчих явцад бид нарны гэрлингийг ингээд цогтөг ахгүй. Тэгэнгүүт бид ингээд ийм бүрэлдээд ирдэг ч ерөөхдөө Монголд ингээд харахаар ингээд шүн оройд ингээд шаргал туяатай болоод ингээд нэг нар жаргах үедээ тэр бол ердөөсөө нарны гэрэл очоод нөгөө нарийн шиг тоосон төр чинь очиж мөргөлдөөд тэгээд энэ бид нар ингээд харах боломж үүсэж байна гэсэн үг. Тэгээд энэ саний хэлдгээр бол маш нарийнхан учраас цусаар дамжин эрхтнүүдэд очиж нөлөө үзүүлэх учраас бид нар энэ маш чухал химийн бодис байна. Хүний үйл ажиллагаанаас ялгарч байгаа учраас бид нар энийг судлах ёстой. Яг ямар бие махбод ямар үйл ажиллагаа үзүүлж байгааг бид нар маш сайн судлаж түүнээсээ ахуулаад бид нар бас ямар арга хэмжээ авах вэ гэдгийг мэдэх ёстой байна. За баярлалаа. Тэгээ ундрмаа доктороос асуух нь бид нар сая PM2.5 гэж ярьлаа та. Ямар бодисод PM2.5 гэдэг бодисын найрлагыг бүрдүүлж болох вэ? Мөн түрүүн хэлсэнчлэн ультрafine 1 микрометраас доош хэмжээтэй бодисод бас байдаг гэдэгтэйсэн те судалгаар жоохон тодорхойлж тайлбар өгөхгүй юу? Би оюутнуудтай нэг айгүй амархнаа нэг PM2-ны тайлбарлахыг боддтой. Тэгээ тэрэн дээр болохоор яг чи юу шатааж ин тэр чинь л яг агаарт нөгөө хатуу хэлбэртэй болоод ингээл жижигхэн ширхэгтэй юм тоосон цэрүүд болж ялгардаг юм аа гэд. Ерөнхийдөө яг юу шатааж ин тэр маань хим молекул болж шатахаараа нөгөө хим молекул болоод тэгэл тэр маань хүүтэй агаартайгаа нэгтгэхлээр нэг нэгнтэйгээ одоо нийлэгжэл наалтал гэх юм уу да тэ нөгөө юу яа. Тэгэл ерөнхийдөө юм тоосон цэр хэлбэртэй юм нэг юм битүүд химийл бол нэгтлүүд болчдөг байгаа гэж би тайлбарлаж өгдөө. Тэр нь бол хамгийн анх. Тэгэхээр амархнаа нэг хүн болгоны нүдэнд харагдахаар. Тэгээд тэр маань болохоор ер нь юу тоосон цэр болгоо өөрөөр гэсэн найрлагатай байдаг болохоор бас эрүүл мэндийг судлах их төвөгтэй байдаг юм аа. Яагаад гэвэл юу яг их усөр одоо тэр юу шатааж байгаагаас хамаарат найрлага нь өөр болохоор чинь бас нөлөөлж байгаа нөлөөлөл нь өөр боловчин. Гэхдээ бидний хамгийн том одоо анхаарал татаад идэг бид нөгөө яг агаарын бохирдол гэхлээр шууд уушгаа бодоод идэг. Гэхдээ энэ маань бол илүү зүрх судасны өвчлөлийг яадаг давамгайлдаг. Ягаад гэвэл нарийн ширхэг тоосон цэр маань яг юу яагаад цусны урсгал руу ороод тэгээд зүрх судасны системээр нь бол гэмтээдэг учраас ерөнхийдөө бол зүрх судасны өвчлөл бол хамгийн өндөр болоод байдаг агаарын бохирдолтой холбоотой. Гэхдээ бас хэлсэн тэр найрлагаас л хамаарал ерөнхийдөө бол өөр нөлөө үзүүлдэг юм аа. Судлаачдын сайн мэдэх Харвардын 6 хотын судалгаа гэдэг байдаг байхгүй юу? За Харвардын 6 хотын судалгаа нь Харвард их сургуулиас л одоо агаарын бохирдлыг илүү наривчлалт судлаагээд тэгээд нэг юм олон жилийн дагсан тийм когорт судалгаа хийж ирсэн. Тэгээд тэр когорт судалгаан дээр яаж ийсэн бэ гэхээр энд хотууд нь байна уу да 6 одоо бохирдол ихтэй хот. За энэ үед бол бас агаарын бохирдол ялангуяа 2.5 болол өвчлөл одоо нас баралтын эрсдэлтэй энэ дээр тэр үед бол бид нар яг PM2.5 бол хүний биед бол өвчлөл ялангуяа одоо нас баралтын эрсдлийг бол нэмэгдүүлдэг гэсэн яг тийм нарийн судалгаанууд мэдээлэл байгаагүй. Тэр үед мэдлэг бол тутмаг байсан. За тэгээд энэ судалгаан дээр яаж исэн бэ гэхээр 6 хот сонгож авсан. Үүндээ 3 бохирдол өндөртэй, бохирдол багатай ийм 3 хот нийт 6 хотыг сонгож аваад тэгээд ерөнхийдөө бол эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг нөгөө агаарын бохирдлын станцд байгаа дататай юу яагаад харьцуулаад тэгээд дагаж судалсан байдгийг. Тэгээд энэ судалгаагаар юуг одоо гаргаж ирж тогтоосон бэ гэхлээр энэ график аягүй гоё ингээд яг бүр тайлбарлаад өгч байгаа. Эхний графикийг хараа. За энэ бол Y зэрэглэг бол тийм mortality risk буюу одоо нас баралтын эрсдлийг нь харуулж байна тийм. Энэ дээр болохоор PM2.5-ийн хэмжээг нь харуулж байна тийм. За тэгэхээр энэ дээр болохоор энэ бол эхний 3 нь бол ерөнхийдөө энэ 3 хот энэ 3 хот бол бохирдол багатай хот байсан байгаа нөгөө сонгож авсан. Энэ дээр бохирдол багатай байхад mortality risk нь бол бага байсан байна тийм.
юу 1.2 хүртэл 1.1 хүртэл байсан. За энэ бол 3 сонгож авчихсан хот нь болвол яг mortality юу нь бол тоосонцор нь бол бохирдол хамгийн өндөртэй байсан байгаа PM нь. Тэгээд энэ 3 маань болохоор түүнийгээ дагаад mortality risk нь бол өндөр байсан байгаа. Тэгэхээр тоосонцор нарийн ширхэг тоосонцор ихсэхэд нас баралтын эрсдэл бол нэмэгддэг энд амар шулуун ингээд бүр яг аюу одоо strong association харагдаж байгаа байхгүй. За энд болохоор яасан бэхлээр тэдгээр судлаач яг адилхан энийг за total particle буюу энэ нь болохоор нийт тоосонцор гэж байгаа. Энэ нь болохоор за нэг 100 муу байдсан болоо да нийт тоосонцрыг бол ер нь бол хэмжээ гэж ойлгоно. За энэ нь бол нийт тоосонцроо нас баралттай ингээд харьцуулсан чинь нөгөө нэг баг юу бол хамаарал гарч ирээгүй. Тэгээд нөгөө баг юутай PM-тэй чинь хотууд маань бол хаасайгүй эрсдэл нь бол хаасайгүй ингээд all over the place болсон байсан. За тэгээд эднэрээс гаргаж исэн conclusion юу гэхээр энэ хэмжээ их чухал юм байна. PM 2.5 буюу нарийн ширхэг тоосонцор чи яг нөгөө зүрх судас руу одоо цусны урсгал руу одоо яг ордог хурж очдог. Тийм болохоор яг нас баралтанд бол голлоо яг нөлөөлдөг юм байна. Тийм учраас бол энэ size буюу одоо тоосонцрын хэмжээ бол яг энэ нас баралтын эрсдэлд бол чухал нөлөө үзүүлдэг юм байна гэдэг ийм яг Harvard-ийн судалгаагаас conclusion бол гарч иржсэн байгаа. За энэ бол тэгээд 70 онд ягаад анхны энэ үр дүнгууд нь 90 хэдэн онд танилцуулагдчихсэн. Тэгэхээр бидний мэдлэг бол бас их залуухан байгаа. PM 2.5-ыг саяхнаас л барыг юу яж ин те. Нэг гэдэг бол эрсдэл үзүүлдэг. Нас баралтын бол эрсдэл байна гэдгийг бол за 20-30 жилийн өмнөөс л мэдэж эхэлж байгаа гэх юм да. Их сонирхолтой судалгаа нь маш их баярлалаа. 100 бас Монгол яваад, энэ өвөл бас Монгол яваад, өвлийн агаар, зуны агаар хоёр их өөр үнэртэй байсан л та. Тэгээд өвлийн агаар надад нэг юм шатаасан химийн ялангуяа нэг пластик шатаасан юм шиг өнөр үнэртэй байсан. Тэгээд би ямар бодис шатааж байгаа болоо гэд юу шатаагаад энэ ийм пластикны шатаасан өнөр үнэртэй байгаа болоо гэж их гайхаж явсан. Тэр төршөнд байна уу, юунд вэ? Ямар бодис шатааж энэ агаарын найрлах нь юу их вэ гэдэг юм ер нь судалт юм болов. Энэ дээр бас нэмээд одоо жишээ нь Ундрмаа докторын хэлсэн одоо юу шатааж ин тэр нь тоосонцор болдог гэдэг одоо хамгийн их түгээмэл бол Монголд бол нүүрс шатааж байгаа. Тэгээд бензин бас машины одоо бензин машин хөдөлгүүрээс гарч байгаа утаа тий. Эдгээр нь болохоор одоо PM 2.5-ыг бол үүсгээд ингэж бодоод байна. Тэгээд яг PM 2.5-ыг одоо химийн найрлагаар нь авч үзэх юм бол карбон, үрс төрөгч, за тэгээд бусад бензин эдгээр бодисууд бол агуулгадаад байна уу? За юу яж байгаа штэ. Бас яг нөгөө нэг бид нар яг түүхийн нөр шатаадаг байсантайгаа одоо ихлэ. За бүгд нөгөө дулаан яадаг ялгаруулдаг одоо гол хэрэгэлдэг түлшээл яриад. Тэгэхээр эхний ээлжинд тэр маань юу гэхээр бид нар анх түүхийн нөр шатаадаг байсан. За түүхийн нөр шатаадаг байж байгаа дараа нь за 2020 он 19 оны 5 сараас эхлээд нөгөө юу яасан штэ бодлогын хэмжээд бид нар түүхийн нөрсөө халсан те. За энэ маань болохоор зүгээр угаасчихсан, угаагаал ингээд юу яагаад жижигэн болгоод ингээд юу боловсруулчихж байгаа юм төлш байгаа. Гэхдээ найрлагын хувьд бид нар одоо өөрчлөлөө бүлгэсэн үг л дээ. За ерөнхийдөө бол төлшин дээр бол сайжруулахын хувьд сайжирж байгаа. Найрлагын хувьд түүхийн нөөц бол хамгийн мөн. Энд бол янз янзын химийн нэгдлүүд байна. Янз янзын хүн металлуудаас гадна нөгөө органик тэмдгийн нэгдлүүд одоо хорт бодис ялгаруулдаг янз янзын уур шимтгий нэгдлүүд бүгдөө л байна. За тэгээд юу яагаад тэр интернет явууллаа. Тэгээд тэгсэн чинь бид нар за тоосонцор маань яг багассан байж магадгүй. Тэгтээ бол нөгөө хин найрлагууд байгаад байна гэд үтсэн байлээ. За тэгээд сая нөгөө энэ 2025 онд бид нар Хятадаас нөгөө нэг хагас Cox нөрс буюу тэр чинь semi-coke гэдэг англиар. За энэ юг бол нөрсийг бол одоо ашиглаж эхэлж байгаа. За аз болж би сая 8 сард 9 сард ирээд удаагүй байж хата тэр яг нөгөө нөрстэй танилцсан тэр экспертийн ажлын хэсэгт нь орж
очиж налахт очиж танилцсан л да тэр төлштэй. За одоо шинэ яах гээд байгаа нөгөө төлшийг эрүүл мэндийн яамнаас за энийг дүгнэлт гаргаад өгөөч. Энэ одоо яг эрүүл мэндэд хэрвээ энэ төр гээд тэгээд очиод үзээд тэгээд яхахлаар яг хагас ер нь бол семикок буюу хагас юу ч нь бол кокс бол ийм түүхийн нөөцийг ингээд ууршуулад маш өндөр температурт ууршуулад тэгээд дэгдэмтгий органик нэгдлүүдийг нь за тэгээд карбонууд буюу нөөц төрөгчүүдийг нь бол ерөнхийдөө ингээд ялгаад гаргачихж байгаа. Тэр бол яг хорт хавдар үүсгдэг энэ тэр одоо эрүүл мэндэд бол маш муу тийм юмуд бочод байгаа. За тэрийг нь бол ингээд ялгаад гаргаад тэгээд илүү efficient болгоод ер нь гол төлөв бол ган төмөрлөгийн үйлдвэрт бол ашигладаг түлш юм байлээ л дээ. Тэгээ үйлдвэрийн нөхцөлд тэгэхээр маш өндөр хүчтэй нөгөө нэг 100-нд ашигладаг. Тэгээд Монгол зориулаа жоохон нөгөө нэг юунуудыг нь зайвар бүтээгдэхүүнийг нэмээд семикок болгоод ягаад гэвэл бид нар төлөх тэр юу нь болохоор хангалтгүй бид нар бол нөгөө юундаа л одоо сайжруулсан 100 эсвэл нөгөө энгийн уламжлалт 100-нд төлж байгаа болохоор тэрэнд нь зориулаад бас түвшний хаяг нь бол арай багасгаж өгч байгаа шүү дээ. Нөгөө одоо тэр энергийн. За тэгээд ерөнхийдөө бол за найрлагын хувьд бол сайжирсан гэж бол сайжирсан гэдэг нь бол ерөнхийдөө бол хорт одоо тэр бодисууд нь бол багасж байна. Гэхдээ чинь тэр нөгөө шатаад байгаа тэр шаталтын одоо нөгөө шатаагаад идэх 100% манад голлогдоод байна. Тэгээд түүнээсээ нөгөө бүтэн шатааж чадахгүйгээр нөгөөх маань бол нөгөө дутуу шаталт явагдаад түүнээсээ юу яагаад болоод яг тоос гэхээсээ илүү бас угаарын хий ч юм уу тийм байврын нөгөө нэг яг шаталт үүсгэхэд эхлэхэд процесс явагддаг тийм хийнүүд бол их ялгарч гарч ирж байгаа тийм юу асуудлууд байгаа юм билээ. За тэгэхээр ерөнхийдөө бол бид нар эхлээл дахиад ярьж байгаа юу шатааж байгаа тэр маань бид агаарт ялгарч байгаа тий. За тэр өнцгөөс нь авч үзэх юм бол яг нөгөө юунууд интервенцүүд бол бодлогын хэмжээнд бол сайжруулад явж байгаа юм байна. Нөгөө юуныхаа төлснийхаа чанарыг гэхдээ бол бас үүнийхээ бидний бас мартаад байгаа юм нь энийг шатааж байгаа тэр 100% одоо сайжруулах хэрэгтэй байна. Тэрийг нэг бас лик хийгээд байгаа айгүй их тийм нөгөө утаа ялгараад идэв шүү дээ. Нөгөө янз янзын цоорхоо наагур цагуур те пишн юуныхаа зуухны тэр мэрийг нь одоо жишээ нь бүрэн бүтэн байдлыг хангахаас эхлүүлээд бас энэ хувь хүн дээр айгүй анхаарах асуудлууд гэж үтсэн байгаа. За тэгээд төлш бол юм байж байгаа мэдээж төлш бид нар бол зүгээр л ерөнхийдөө төлшөл ингээл 100% халаал цахилгаан болох юм бол бид нар бол агаарын бохирдлоос бол шууд бол байхгүй болох боломжтой. Яагаад гэвэл тэнд их усүрэн байгаад байна, юм шатаагаад байна. Тэгэхээр утаа ялгараад байна. За нөгөө нэг асуудал нь болохоор машины утаа гэж байна. Тийм машины утаа болохоор арай өөр. Энэ маань тоосон зэрэг илүү ялгаруулахаас илүү хорт утаанууд ялгаруулад байдаг. CO2, NO2 гэдэг. Эдгээр маань болохоор хорт хавдрууд бол үүсгдэггүй. Гол төлөв бол уушгин дээр очиж уушгины архаг одоо энэм ч юм уу эсвэл уушаа хангуулдаг нөлөөнүүдийг бол энэ маань тэгээд мэдээж одоо бид нар үйл ялангуяа их гараад байгаа хорт одоо энэ ханаад томог бол улам дамжруулад идэг. Харцангуй бид нар бодлогын хэмжээнд бол бас юу аваад ах шиг байна. Одоо электрон, хайбрид машин гэдэг. Тэгвэл ерөнхийдөө бол машины тоо бол Улаанбаатарт бол амар ихсэн байна. Ер нь бол машинаар явах юм бол арга алга. За баярлалаа. Бацдаг докторт нэмэх юм байна та? Ер нь бол сая ундрмаа их яг зүйлүүдийг бүгдийг тоолж хэлчлээ л дээ тий яг ингээд юу шатаазаас болдоо тэгээ нөгөө шатж байгаа юм чинь дотроо түрүүний чиний хэлдгээр тийм нэг пластик тий шиг үнэртэй дээ гэсэн шүү дээ. Тэгэхээр хэрвээ хүмүүс тэ зарим хүмүүс хэрвээ шийдэл материал олдохгүй ч юм уу төлш олдохгүй тохиолдолд бас байгаа юм Улаанбаатар чинь хүүтэн штэ мэдээж хэрэгтэй. Хүүтэн учраас дулаахан хонох хэрэгтэй. Тэгээ дулаахан хонохын тулд тэр хүмүүс бас олцсон юм шатаадаг гэж болно тийм үү. Одоо бид нар бас сонсч л байсан тийм хүмүүс одоо машины одоо дугуйг шатаадаг ч юм уу эсвэл байгаа юмнуудаа шатаадаг. Тэгээ тэрнээсээ болоод яг тэр юу шатаасан тэр хэрвээ тэр машины дугуй шатааж байгаа бол тэндээс мэдээж маш олон дэгдэм химийн ийм төрлийн зүйлүүд яг ийм particle буюу тоосон цэрийн биш бусад химийн төрлүүдийн зүйл айгүй үүсэх гарах байхгүй. Тэгэхээр яг юу шатааж ийн тэрийгээр л бид нар амьсгалж байна л гэсэн үг.
Яа, маш их баярлалаа. Тэг яг намайг оцоход бол хүт өдөр байж таарсан. Тэгээд яг ойр тийм өнөртэйг болохоор их мэдрэмтгий байсан баг. Тэг оройноос нь бол мэдрэхээ болжлээсэн л та. Тэг 2-3 оны дараа дулаахан байжаа дахиад хүтэн болсон. Дахиад тэр өнөр амар хурц өнөртчихсэн. Тэгэхээр яг харахгүй түлж байгаа нэг шатааж байгаа юм байна да гэж тохойд бодчихсон. За хоёр доктортой баярлалаа. Тэгэхээр бидний амьсгалж байгаа агаар гэдэг бол зөвхөн нэг төрлийн бодис биш, ийм олон төрлийн бодис хинжээнээс хамаарат их хортой байд юм байна, өөр байд юм байна гэдгийг ойлголоо. За тэгээд Батцэг доктор маань сая хөдөө бас судалгааны ажил хийж исэн гэсэн. За тэгэхээр ер нь хот хөдөөний агаарын бохирдлын ялгаа гэж байна уу? Хөдөө бас одоо бид нар болохоор агаарын бохирдол баг байхгүй болохоор хөдөө яваад идэг штэ. Тэгэхээр хөдөө бас агаарын бохирдол гэдэг зүйл байна уу? Байвал одоо хаанаас үүсэж ийн хот хөдөө хоёрын ялгаа, агаарын бохирдлын ялгаа гэж юм байна уу? Одоо үнэхээр хөдөө явах нь зүг байгаад байна уу? Тэгээд бас нөгөө гадаад орчин, дотоод орчинны бохирдол. Одоо миний бодлоор болохоор гадаад орчин бохирдолтой бол өсөн үсээгөө дотоод одоо баашин дотор те байрны дотроо би бас гадны дээр бохирдлоор амьсгалаад байна гэж өөрийгөө бол бодно. Энэ бол хэр үний юм бэ? Гадаад дотоод орчноос одоо сэргийлж болох юм уу? Гадаа бохирдлыг гэрлүүгөө оруулахгүй байх юм боломж байд юм уу гэж асууя. Тийш яах вэ? За одоо нөгөө гадаад дотоод агаарын талаар би хэлж яриа л да. Ер нь бол яг чиний хэлдгээр мэдээж хэрэг гадаад агаар муутай бол тэр нь мэдээж хэрэг дотоод агаар руу шилжин. Тийм үү? Бид нар цонхоо онголоход л гадны агаар дотроошоо орж ирнэ штэ. Тэгээ ерөнхийдөө бол Улаанбаатар яг сүүлийн үеийн одоо орон сууцыг би сайн мэдэхгүй л юм л да. Миний амьдардаг байсан орон сууц бол дандаа нөгөө социалист юм байрагдсан. Тэр орон сууцчдын нөгөө юуны одоо H5 буюу тийм агаарын солилцооны систем гэж яг юм нийтийн систем гэж байхгүй штэ. Бид нар зам болохоор цонхоо онгоолгодог, хаалгаа нээдэг, тэгээд гадны агаар орж ирдэг, салхиар орж тэгж бид нэр ингээд агаараа сэлгэцдэг тийм үү. Тэгэхээр яг ингээд ерөөсөө гадаад дотоод агаарын харьцаа бол мэдээж хэрэг айгүй ойролцоо дотроо ингээд солигддог учраас сэлбэлтчихдээ тийм үү. Түүнээс гадна яг дотоод агаар гэдэг нь бас арай өөр зүйл байж болно тийм үү. Гаднаас гадна. Жишээлбэл гэрт дотор бол гал түлж байгаа тохиолдол яг гэрт байгаа агаарын бохирдол маш өөр тийм маш концентрацтай байж болно. Түүнээс гадна өөр түлш ашиглаж байгаа ч юм уу тий хоол хийх явцад байж болно тийм үү. Ямар нэгэн өөр бодисууд ялгардаг байж болно. Одоо химийн газ ч юм уу ашиглаж хоол хийдэг тохиолдол химийн бодисууд ялгардаг тийм үү. Тэгээд гэртээ их тамхи татдаг бол мэдээж хэрэг тамхитай холбоотой хор бохирдлууд бол гэр дотор ингээд бас үүсэж байгаа тийм үү. Түүнээс гадна яг одоо сүүлийн би сонсоод байна л да нөгөө сүүлийн ирээд байна тийм нөгөө хүүхдүүдийн сургуулийн дотоод орчныг бид нөгөө 9 сарын 1-ээс сургуульд ороход 7-2 оны өмнө сургуулиудын бүгдээрээ ингээд засвар шинжилгээ авдаг штэ. Тэгээд тэгэхэд нөгөө айгүй олон төрлийн будгаар хан шалаа буддаг. Тэнгүү тэр будагны үнэр гардаг тэр будган дотор ямар химийн байгуул алгаж ийн ялангуяа дэгдэмхий VOC бие дэгдэмхий хинүүд байдаг штэ. Тэгэхээр тэд нар ингээд бас байнга ялгарч байгаа. Тэгээ зөвхөн буцны дараа нойтон бахад бас ялгардаг юм биш. Будаад хатсныхан дараа богино хугацаагаар биш удаан хугацаагаар баг ялгардаг тийм бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр их мэдчлэн дотоод барилгын ямар химийн бодис байна, ямар бүтээгдэхүүнээр би барилгыг барьсан байна, дотоод орчиндөө юу гэж нэ шалтгаалаад дотоод агаарчны агаар өөр, мэдээж хэрэг гадаад орчны агаар нь хөвчлэн машин тээврээс холбоотой, нүүрс төлснээс холбоотой, цахилгаан станцаас холбоотой тийм. Мэдээж тэр бол хоорондоо бас бага хэмжээгээр солилцдог, бидний цонхоо болоход бас солилцдог. За хот хөдөөгийн агаарыг бол ерөөхдөө бас ярьж болно. Яа тэгэхээр ер нь бол яг сүүлийн үе сонсоод байсан чинь яг бид нар дандаа Улаанбаатар гэж ярьдаг. Тэгээ Улаанбаатарын хувьд бол айгүй онцлог. Энэ юу гэх юм Улаанбаатар чи юм дөрвөн уулын дунд байгаа штэ. Valley гэсэн үг тий. Тэгэнгүүт нөгөө өвөл гэд бид нар нэм одоо бид тэрийг монголоор inverse гэж юм үүсдэг тий. Тэр нь юу вэ гэхлээр нөгөө айгүй их ер нь бол айгүй тийм хүүтэн агаар ингээд хавчигдаад ингээд яг хот дээгүүр ингээд байгаад тэгээд дулаан агаар нь дээр ингээд ядгарцсан. Тэгээд нөгөө агаар солигдолт болох боломжгүй болчихдог байхгүй. Хитрхи хөвтөн тиймгүүд нөгөө удаан хугацаанд нөгөө агаарын бохирдол чинь ерөөс солигдохгүй байрлалны газраа л байгаад байна гэсэн үг тийм. Тэгэхээр Улаанбаатар бол яг тэрнээсээ яг географийн хувьд бол тэрнээс шалтгаалаад ингээд бас удаан хугацаанд агаарын бохирдолтой амьдраад байна тийм үү. Гэтэл бас сүүлийн үед хөдөө орон нутгийг бид нэр бас сонсоод байна л да. Айгүй олон бас хот хөдөөний нутгуудад бас агаарын бохирдол муу байна гэж сонсогдоод байна тийм үү. Тэр бас мэдээж хэрэг бас географийн хувьд бас тиймэрхүү нөхцөл байдал байж болно. Түүнээс гадна яг ер нь бол агаарын бохирдол гэдэг энэ үүсэж байгаа юм чинь хот хөдөө
хотчлолттой холбоотой, үйлдвэрлэлттэй холбоотой хүмүүс нэг газар сууршсантай холбоотой бол юу н агаарын бохирдол үүсэж байгаа шүү дээ. Тэгээд тэр үүссэн агаарын бохирдол нь зүгээр шинэ агаартай сэлгэлцээд концентрац нь буурж ийн үгүй юу гэдэг нь л сонирн болчих байгаа. Улаанбаатарт бол тэр нь буурахгүй удаан хугацаанд байгаад байна. Зарим хөдөө нутагт бол яг төлбөр сайхан нутаг байвал магадгүй салхилаад тэр агаарын бохирдлын концентрац нь буурч байгаа. Гэтэл мэдээж эдрийг түлшээ бид нэр түлж байгаа тийм хөдөө орон нутагт ч бай, хотод ч бай түлшээ бид нэр түлж байгаа, малын бууц байгаа. Тэгээд түүнээс гадна байгалийн шорон шуурга болж байгаа. Тэгэл гих мэтчлэг уул уурхаатай ч холбоотой тоос гарч байгаа тийм. Тэр чинь хөдөө орон нутагт хүртэл бид нар бас одоо анхаарлаа хандуулах шаардлагатай болоод ингээд ер нь бил бусад хүмүүс ч гэсэн одоо харж байгаа бас судалгаанууд түүнээс гадна бас Монголд ерхичлэн болон сүүлийн үед өмнө нь бол дандаа Улаанбаатарт агаарын бохирдлыг хэмждэг цэгүүд байдаг байсан бол одоо бас хөдөө орон нутагт хотчсон хөдөө орон нутагт юм уу тийм газруудад маш олноор агаарын бохирдлыг хэмждэг тийм цэгүүдийг бас болоод эхэлж байна. Тэр нь бас тэгэл холбоотой гэж ойлгож байгаа. Тэгээд одоо нөгөө агаарын бохирдол ингээд нарийн одоо том тоосонцор ширхгүүд маань хүний биед ороод байна гэж байгаа. Тэгээд бид нар бол хамгийн түгээмэл нөгөө амьсгалын замаар ууш өрөө орж ийн гэж мэдээд байдаг. Тэгвэл өөр одоо замаар арьсаар ч юм уу өөр замаараас хүний биед нэвтрэх боломжтой юу? За тэгээд дараагийн асуулт нь болохоор бид нар болохоор нөгөө одоо богино хугацааны өртөлт гээд агаарын бохирдолд богино хугацааны өртөлт одоо ханаа том ууч тусдаг юм уу тиймэрхүү байдлаар илэрдэг. За тэгвэл 5 жилийн 10 жилийн дараа одоо яг хүний биед яаж одоо агаарын бохирдол маань нөлөөлдөг юм бэ? Өртөлтийн мэдээж гол зам нь амьсгалын зам байгаа. Яг бид нар тоосон зэрэг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тоосон зэрэг үед бол хатуу биед болохоор арьсаар бол нэвчиж орохгүй. Арьсаас дарж юм уу яг л хоол болоо сурах замаар ч гэсэн бид нар одоо за хоол болоо сурах замаар нөгөө юунаас л хамаарна л да одоо жишээ нь бид нар хар тулга гэж яриад байдаг те хар тулга бол мэдээж одоо ажил хөдөлмөрийн нөхцөлд ч юм уу тоосон зэр хэлбэрээр бол бид нар хоол болоо сурах замаар бол хар тулгыг бол бас яах боломжтой. Гэхдээ бид нар яг өнөөдөр ярьж байгаа зүйл бол агаарын бохирдол бид нар гол яг их өсөр манууд яадаг өртөлтийн зам маань болохоор амьсгалын зам байна. Тэгэхээр амьсгалын замаар арьсаас мэдээж хамрын хөндийдэр зарим шүүгдэн нөгөө бидний хамрын саст хамрын одоо нөгөө юунууд байгаа штэ өсөлгээд энэгээр маш шүүгдэд ерөнхийдөө бол заавал бага хэмжээгээр бол цаашаа бол орж байгаа. Тэгээд хэмжээнээсээ шалтгаалаад нөгөө юунаасаа цолцсон гараад дамжаад цусны урсгал руу бол бас маш бага хэмжээтэй норм. Тэгэхээр ерөнхийдөө шүүгдэж явсаар байгаа л нэлээд бага хэмжээтэй л бол бидний цусны урсгал руу орж байгаа. Яг цусны урсгал чинь яг гол бидний бүх эргэтэн байр эргэтэндүүд тарааж байгаа одоо төвлөлөгч шүү дээ. Тэгэхээр тэгээд яг бас л нөгөө найрлагаас хамаарал хэрвээ энэ манд хүн металлуудын өндөр агуулсан байх юм бол төв мэдрэлийн систем рүү одоо жишээ нь төв байлд байр эргэтэн рүү очиж нөлөөлөх гэх методод тийм бас нөлөөнүүд бол байгаа байх. Тийм богино хугацаанд агаарын бохирдол хүний биед яаж нөлөөлөх вэ? Урт хугацаанд бас яаж нөлөөлөх вэ? Богино хугацаанд бол тоосон цэр нөгөө найрлагаас л гэхдээ ерөнхийдөө бол тоосон цэрийн хувьд бол бидний Баццэгт хоёр яг судалсан нөгөө судалгаан дээр ингээд харахад бол нөлөө бол айгүй юм байна. Олон жилээр бол үргэлжилт юм байна. Ялангуяа одоо жирэмсний үед байгаа бид нар агаарын бохирдлыг ингээд авч байгаа хгүй. Энэ хүүхэд ураг маань бол одоо ямар ч буруу байхгүй ертөнцтэй ч танилцаагүй байгаа штэ. Энэ үед л ээжийнхаа хэвлээд байхдаа агаарын бохирдол нэг өртөж байгаа байхгүй юу. Тэгээд энэ маань өртөөд за маш нарийн механизмаар энэ юу хүүхэд маань амьд гарахын тулд бол нөгөө нэг юу тэгээд тэр дотоод ээжийнхаа байгаа тэр дотоод орчинд юу тасан зөксөж эхэлдэг ямар орчин юу яаж байгаа. Тэгэхээр тэр маань бас нөгөө физиологийн адапташн явагдаад эхэлдэг. Энэ маань болохоор физик одоо физиологийн бол өөрчлөлтнүүд орж эхэлж байгаа. Нөгөө survival хийхин тулд л энэ хүүхэд маань тэгээд энэ маань бол цаашаа төрснийхэн дараа бол насан туршийнх нь бол одоо өвчлөлийн эрсдлүүдийг бол үүсгэж эхэлдэг. Одоо жишээ нь кардиобиологик буюу одоо цус одоо дааврын нөгөө дотоод шүрлийн
өөрчлөлтүүд гэх юм уу те. Эсвэл бол одоо бидний бат цэцгийн судалсан сэтгэн бодох чадвар бол ингээд буурдгаа гэдээ хараад ирж байгаа. За миний хат дээр болохоор бас яг тодорхой гарч ирээгүй ч гэсэн ерөөхдөө бол аутизм за тэгээд ADHD бол эрсдлүүд нь бол ингээд нэмэгдээд харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөхдөө энэ бол тэрхэн жимсний үеийн бас өртөлт бол насан турш ингээд нөлөө үзүүлж болох эрсдэлтэй байна гэдгийг бол харуулж байгаа юм л да. Бид хоёрын судалгаанаас бол. За баярлалаа. Батцэг докторт нэмэгцэл байгаа юу? Тийм. Тэгээд ерөнхийдөө зүгээр яг агаарын хүртэл ягаад хамгийн аюултай вэ гэд нэг хэд хэдэн юм стейтментүүд хэлсэн байхгүй. Тэгээд тэрний нэг нь болохоор ерөөсөө агаарын хүртэл бол мэдээж хэрэг дэлхийн ертөнцийн амьдарч байгаа хүмүүсийн 90%-аас дээш хүмүүс нь агаарын хүртэл хүртэл тийм. Тэр бол нэг хэсэг. Түүнээс гадна агаарын хүртэл болохоор цэрүүний ундармаагийн хэлдэг шиг тэгээ ургаас ахуулаад насан туршлаа бид нэр агаарын хүртэл өртөж тэрний сөрөг нөлөөг ингэж амьдралдаа авч үздэг юм байна. Тэгээд ерөөхдөө тий жишээлбэл одоо жирэмсэн байх хугацаанд бол хүүхдийн жирэмсний төрөлтийн жин буурахч байж болно. Хүүхэд насанд бол ялангуяа ундраг дээр судалсан судалгаа бол яг хүүхэд насандаа ургийн үед бол агаарын хүртэл өртсөн тохиолдолд хүүхдийн өсөлт нь хэрвээ гэдэг судалгаа судалсан тийм үү. Тэгээд тэрэнд бол бас олон зүйлүүд байгаа тий хөгжилт нь буурах, астмтай болох. За түүнээс гадна бас насан туршны дараа мэдээж хэрэг тэр хүн чинь мэдээж хэрэг насан туршдаа л агаарын хүртэл өртөө яваад тэгээд насан туршны дараа өөр эрүүл мэндийн шин тэмдгүүд илэрч эхэлдэг те. Тэгээд хөгшөрсний дараа хүртэл деменшиа тэг бусад ийм бас сэтгэл мэдрэлийн холбоотой ч гэсэн эрүүл мэндийн зөвхөн зүрх суднаас гадна бас сэтгэл мэдрэлийн холбоотой ийм өвчнүүдүүд бас гарч ирдэг. Тэгэхээр ерөөхдөө яг ингээд харах юм бол маш удаан хугацаанд яг ингээд өнөөдөр маргааш ингээд эрүүл мэндийн асуудал гараад ирдгүү те. Жишээлбэл одоо ямар нэгэн байдлаар одоо осолт өртөх ч юм уу тэгэхээр бид нэр шууд харагдана шүү дээ. Жишээ нь маргааш нөгөөдөр ингээд шууд тэр үр дүн гараад ирдгүү. Удаан хугацаанд багаар үрцсэний дараа олон ийм эрүүл мэндийн эрсдлүүдийг үүсгээд биднэрт ингээд насан туршид ингэж эрүүл мэндийн асуудлуудыг үүсгдэг тийм юм хортой нөхцөлтэй бодисод байгаа юм бол агаар гэдэг. За баярлалаа. Тэгэхээр агаарын бохирдлын улмаас бүх эргэтэн системийн өөрчлөлттэй. Сая 90%-аас дээш дэлхийн нийт хүн амын 90%-аас дээш нь агаарын бохирдолтой орчинд амьдардаг гэлээ. Тэр бол анх удаа сонслоо маш өндөр тоо байд юм байна. Зөвхөн ганц удаа агаарын бохирдол өртөөд байгаа биш. Бид нар ураг болж үүссэн цагаас ахуулаад өхөн хөвтлөл ер нь агаарын бохирдол гэдэг юмтай хамт амьдард юм байна. Тийм болохоор энэ бидний одоо бие махбод маш их тийм гүнзгий нөлөө сорив гэдэг юм нөлөө үзүүлдэг юм байна те. За тэгээд яг ингээд бие махбодод орчоод те уушгинд ороод цаашаа алвеолд ороод цусны урсгалд ордог гэлээ. За бицийн хэмжээ багцсан цусны урсгалд орох хэмжээ ихсэн те. Тэгэхээр энэ маань яг бие махбодод яг ямар урвал явуулаад яа тэр эдис гинтэй байгаа юм бэ гэдэг талаар тайлбарлаж өгөхгүй юу? Ерөнхийдөө бол айгүй олон төрлөөр бас агаарын бохирдол хүмүүс өртөл яг амьсгалчин тийм амьсгалчлаа. За уушгинд ороод уушгинасаас хаашаад ер нь ямар үйлчлэгээ болоод бид нар энэ хүүхдийн урганд байхад хүүхдэд нөлөөлөд байна. Хүүхдийн оюун ухаанд нөлөөлөд байна гэдэг. Чи ямар биологийн ямар байнга шалтгаалаад үүсэж байгааг ойлгох хэрэгтэй тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол нэлийн олон төрлүүд байгаа. Тэгээ энэ бол миний энэ тавьсан юм бол ерөөсө хитгэн ширхэг л гэсэн үг тийм. Нэгдүгээр болохоор oxidative stress гэж байдаг. Тэр нь болохоор ерөөсө тэр агаарын бохирдол түрүүн ундармаа тайлбарлаж аягүй сайн тайлбарлажсэн. Агаарын бохирдолтой тэр ялангуяа тоосон цэрэгч чинь дотроо олон төрлөөс бүрдэж байгаа тийм. Хүнд металлууд байж болно, химийн нийтлүүд байж болно, дидимхий бодисууд байж болно тийм. Тэгэхээр тэр бодисуудыг болохоор биенд орж ирэхээр тэд нар reactive organ species буюу RCS гэж нэг тийм байдаг. Тэгээд тэр нь болохоор ерөөдөө бие махбодыг одоо эсүүдийг одоо идчихин л гэсэн үг. Ерөөхдөө химийн бодис муухай эсийн дүн дээр гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө бид нар ингэж яг витамин C авах хэрэгтэй те. Витамин C юм уу тийм шимтгийлэг юм хэрэгтэй. Тэд нар болохоор антиоксидант агуулж идэг гэж хэлдэг те. Тэр яг нэг юм баланс нь алдагдчих байхгүй юу? Энэ химийн бодисууд биед ороод ирэхээр
баланс нь алдагдангууд мэдээж ирэг тэр антиоксидант буюу тэр нь хэмжээнд багасж байгаа учраас бидний нөгөө яг эсэн дээр болж байгаа тэр эсийн хүчлэлтийг үүсгэж байна гэсэн үг байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар агаарын бохирдол энэ жижиг бодисууд чинь уушгинд ороод бас цус руу орохоор ерөнхийдөө бүр системийн зөвхөн уушг биш те би ундрмагийн илдэг цусаар дамжаад бусад эрхтүүд орно зүрх судасаар дамжиж байгаа тийм. Тэнгууд системийн тийм өрөвслийг үүсгдэг. Бүх системийн өрөвслүүдийг үүсгэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь мэдээж ирэг бас бүх идэрхтэнд очиод нөлөөлөх боломжтой. Тэгээд тэр тоосонцор дээр агуулгадж байгаа бодисоос шалтгаалаад жишээлбэл одоо хар туглаг байлаа төвийн мэдрэлийн дээр очиж илүү нөлөөлдөг үзүүлдэг байдаг ч юм уу те уушгин дээр нөлөө үзүүлдэг ч юм зүрс. Тэгэхээр ингээд системийн юм өрсөлийг бий болгож байдаг. За түүнээс гадна яг ундрмаг теорийн судалж исэн яагаад ингээд ураг нөлөөлөд байгаа юм бэ те? Энэ яагаад ингээд урагч нь бол ер нь ээжээрээ дамжуулаад ихээрээ дамжуулаад плацентагаараа дамжуулаад бид нэр ингээд шимт хичээл бүх зүйлийг авч байгаас өчил төрч бид нар ч амьсгалахгүй шүү дээ. Урганд бол тэгээ агаараар амьсгалж байгаа биш шүү дээ. Тэгэхээр яагаад нөлөөлөд байгаа юм бэ? Яг урганд нөлөөлөд байгаа. Тэр нь юу вэ гэхлээр ер нь нөгөө нэг ураг ингээд явж байхад яг плацента wall гэж байдаг тийм үү? Тэр плацента wall нь бүх юмыг ийм шүүлтүрж идэг. Химийн бацан уу, шимт хичээлтэй бацан тийм шүүлтүр гэсэн үг байхгүй юу? Гэтэл энэ плацента болохоор blood barrier BBB гэдэг нэг barrier. Тэгэхээр яг энэ химийн PM2.5 маш нэршилтэй учраас тэр wall-ыг хүртэл ингээд даван гарахтай ингээд дундуур нь гараад тэн дээр ингээд ялгарахгүйгээр ингээд буцаад яг ураг руу орох урагын цус руу ингээд шилжих боломжтой. Тийм биологийн зүйлүүд бол өмнө нь бас зөндөө харагдчихсэн. Амтны судалгаан дээр зөндөө тэр нь батлагдчихсэн юм байна. Тэгээд агаарын бохирдол чинь уран нөлөөлж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тийм нөгөө ерөнхийдөө бас энэ угаарын судалгааг өмнө нь хийгдчихсэн. Өмнө нь яг нөгөө бас л докторхаа хамгаалж исэн хүмүүс болохоор нөгөө хүүхдийн төрсөн жирийн биеийн жингийн хэмжээнд буурсан байна гэж харсан те. Тиймгүүд нөгөө өсөлтийн зогсоотой юм өсөлтийг бууруулдаг байхгүй яг энэ жирэмслийн үед. Тэгэхээр тэр нь бас мэдээж хэрэг хүүхд чинь яг л өсөх ёстой хэмжээгээр өсөж чадахгүй би жирэн буурахтай би энэ багсах тусам мэдээж хөгжил нь сайн хөгжихгүй яг хөгжих ёстой замаараа хөгжихгүй болчихж байгаа. Гэх мэтчлэн ийм асуудал байгаа. Яг түүнээс гадна нэг юу вэ гэхлээр olfactory буюу бид нөгөө миний одоо бид хамар байгаа штэ. Яг уушг руу ороод ирэхэд уушг чинь бас бидний шүүж байгаа тийм үү. Гэтэл olfactory гэж нэг юм байдаг. Тэрний үгээр бид хамраараа дамсгалаад тэр нь болохоор olfactory шууд энэ cortical sectionтэй холбоотой байхгүй. Тэгэхээр бас тэрүүгээр дамжаад орох боломжтой, тийм нөлөөлөх боломжтой байна гэсэн тийм биологийн судалгааныг бас амтан дээр бас гарч ирсэн юм билээ. Гэх мэтчлэн ийм олон байдлаар энэ биологийн нөхцөл байдлаар бидний биед ороод асуудлуудыг, эрүүл мэндийн асуудлуудыг үүсгэж гэсэн юм судалгаанууд бол ерөөсөө зөндөө олон удаад гарч ирж байгаа. За өнөөдөр одоо ингээд Монголд маань тэ ингээд өвөл баг удаан 6 сар гаруй тэгэл хүүтэн байдаг штэ 6 сар гаруй түлшээ түлээл тэгэл айгу хорт агаарын бохирдлоор амьсгалал тэгэл зун нь болохоор бас гайгүй болчвол тэгэл байна. Тэгээ одоо монголчууд маань одоо 10 жилийн дараа энэ хിവэрээ ингээд үргэлжлээд ивэл 10 жилийн дараа ч 20 жилийн дараа тий ямар одоо бүрдүүн гарах бол хүний бие орчны эрүүл мэндийн яг гол нэг концепт нь локейшн гэж юм байд. Байрлалаасаа хамаараад өртөлт гэж явдаг. Хаана чи байна? Even Улаанбаатар дотор ч гэсэн тий одоо чи урагшаага ингээд river garden дах юм бол бүр амар гоо ингээд л байж байгаа байхгүй агаар ингээд туулын нөгөө тэр нөгөө салхины юугээр нь ячаа хоошоогоо ингээд жоохон 100 айлын нөгөө яг ангаахын одоо шүдний имлэг яг 100 айлаар гэдэг байхгүй хоошоогоо 32-ын таарыг тий. Тэгэхээр ингээд яг нөгөө гэр хороолтонд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг хотод дотор байх юм бүртлөө бүр өртөлт чинь тийм үнэрлж байгаа тэр агаарын юу чинь бол шал өөр. Тэгэхээр локейшн буюу амьдарч байгаа орчин бол яг өртөлттэй чинь бол шууд хамааралтай байх. За хөдөө орон нутагт бол бүр төв суурин газар бүр аймгийн төв дээр л биш бол бас харьцангуй одоо сум за тэгээд бүр баг руу ороод ирэх юм бол гоё штэ агаар бол яг юу байхгүй.
гадаа бололцсон тэнгэрийн цэлмийг сайхан өнөр нь яг хүүтэн гоё юугээрээ crispy гоё winter smell гэдэг шүү дээ. Тийм үнэртэй л тий. Тэгэхээр бас бид нар агарын бохирдлоо бид нар Улаанбаатар лугаал ерөөхдөө хот суурин газар лугаал чиглүүлж яах юм шиг байна. Хоёр дахь асуулт нь болохоор юу байсан шүү дээ тий. Ер нь 20-30 жилд ерөөхдөө юу яаж ийна гэж тий прогноз. Тий 2013 онд өнөөдөр нөгөө мянганы сорилтын сангаар тэнийг судалгаа хийгдчихсэн. Хэрвээ бид нар энэ агарын бохирдыг тэр чигт бууруулах юм бол ийм хүний амийг ингээ аврах боломжтой юм байна. 3 тэм сценарио гаргаж ирсэн. Тэгэхэд бол нөгөө эрсдэл нь бол хамаагүй буурч яг прогнозоор бол гаргаж иржсэн л та. Гэхдээ бид нар зүгээр л угаараа ингээд угаар судалгаагаар ингээл яриад үзээ л да. Тэгэхэд Баццгийн одоо үр дүн дээр гэх юм бол сэтгэн бодох чадвар хүүхдээ 4 настад нь нөгөө хийж байгаа хгүй тэр жирэмсэн үе агарын бохирдол тай одоо тэр өртөлтөөс нь үүдэлтэйгээр ингээд 4 настад нь сэтгэн бодох чадвар нь яхад хүүхдүүдийн голчин дунджаар 2.8 функц нэгжээр буурсан байгаа хгүй юу. Танаа тэгээ бодоод үзтээ. Тэгэхээр энэ хүүхэд зүгээр л агаар бохирдол одоо багтаа орчинд төрсөн болвол эдийн хэмжээ илүү одоо дунджаар өндөр байх байсан байна. Энийгээ зүгээр л агарын бохирдлоос үүдэлтэйгээр л энэ хүүхд алдсан байгаа байхгүй. Айгүй потенциал ингээ алдчихж байгаа байхгүй. Анх төрхөөс эхлээл. Тэгээд энэ чинь ингээ ганц нэг жил дээр хийсэн судалгаа агарын бохирдол жил болго яаж байгаа хүүхд болго төрж байгаа тийм. Тэгэхээр энэ чинь бид нар илүү тийм public health curve гэж яддаг байхгүй юу? За curve гэдэг юм байгаа. Тэр нь shift in the curve гэдэг нэг тийм ухагтхан байдгийг нийгмийн эрүүл мэндийн яг ундрмагийн ярьж байгаа зүйлсийг би бас тэр сүлүүд ингээ яриад байгаа нь болохоор жишээлбэл одоо нөгөө миний судалгаач нөгөө яг юм IQ-г судалсан шүү дээ. Яг хүүхдийн сэтгэн бодох чадварыг үнэлээд тэг ерөөхдөө average буюу дунджаар ерөөсөө 100 гэж үздэг байхгүй юу. Тэгээ энийг болохоор энийг зүгээр энэ бол яг манай угаар судалгааны үр дүн биш. Энэ ерөөхдөө зүгээр example юм загвар болгож л танилцуулж байгаа. Юу гэхээр хэрвээ өнөөдөр дунджаар хүүхдүүд ерөөсөө 100 оноо 100 байдаг тий. Тэгээ ингээд бодох юм бол нэг ойролцоогоор 70-аас доошоо байх юм бол хүүхдүүдтэй ингээд одоо яг ийм сэтгэн бодох чадвар нь муу байна. Тэгээд тэднэрт ийм илүү тусламж шаардлагатай гэж үзэн тийм үү. Хэрвээ 130-аас дээшээ байгаа тохиолдолд мэдээж хэрэг тэр хүүхдүүдийг айгүй ухаантай айгүй тийм сэтгэн бодох чадвартай мундаг хүүхдүүд байна гэж одоо хэлэх баг л та. Хэрвээ агарын бохирдлоос миний судалгааны ойролцоогоор 3 оноо тий. Гэхдээ ерөөхдөө зүгээр ингээд 5 оноогоор буурсан ч юм уу оноогоор буурсан байна гэж харах юм бол яг энэ нөгөө нэг bell curve гэдэг байгаа штэ. Тэр нь ингээд далицсан байгаас нэг зүүн тийшээ шилжчихсэн гэсэн. Тэр нь сүүлд нь яг юу гэж харагдах вэ гэхээр нөгөө 70 оноо авч байгаа хүүхдүүдийн тоон нэмэгдээд ирж байгаа байхгүй. Яг нөгөө ундрмаагийн хэлгээр нийгмийн эрүүл нэг хүүхдийн өнөөдөр нэг хүүхдийн оюун ухааны IQ-гийн тоон IQ нь за 3 оноогоор буурсан байна гэдэг нь яг тэр хүүхдээр зориулаад яг ямар асуудал үүсвэ гэдэг нь бас нэг сонирн байна тийм үү. Гэтэл нийгмийнхаа хувьд бид нэр сая хүүхдүүдийг бодох юм бол энэ яг 70 оноогоо авч байгаа хүүхдүүдийн тоон маш их нэмэгдэж 70 буюу түүнээс доош авч байгаа хүүхдүүдийн тоон маш ихээр нэмэгдэж эхэлнэ. Тэгэхээр нөгөө яг special need буюу нөгөө туслам шаардлагатай хүүхдүүдийн тоо хэдэн саяараа нэмэгдэж эхэлнэ. Тэгээд түүний нөгөө 130-аас буюу дээшээ авч байгаа айгүй тийм мундаг одоо оюун ухааны өндөр хөгжилтэй гэж гэх юм уу да. Тийм хүүхдүүдийн тоо буураад эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөхдөө ингээд сая л бидний ундрмагийн хэлгээр насан турштай амьсгал зөвхөн энэ бол уурагтай биш тийм ингээд мэдээж төрснийхаа дараа л бас амьсгалал явж байгаа ш насан турштай. Тэгэхээр ингээд зүгээр нийгмийнхаа хувьд зөвхөн энэ IQ ингээд үзэх юм бол shift in the curve буюу хүмүүсийн яг эрүүл мэндийн хувьд энэ зөвхөн бол IQ-гийн талаар энэ ч ялгаа байхгүй түүнээс гадна тэгээ эрүүл мэндийн бусад олон асуудлуудыг яг энэгээр харуулж болно тийм. Тэгэнгүүт нөгөө яг хэрэгцээ шаардлагатай эрүүл мэндийн асуудлуудад гарч байгаа хүмүүсийн тоо маш ихээр нэмэгдээд тэгээ яг нэг эрүүл байдаг мундаг чордтой хүмүүсийн тоо багасаад ирэхээр яг нийгэмдээ айгүй өөр сонин бас нөлөөлөл зөндөө олон зөвхөн эдийн засгаас гадна бусад олон зүйлийн нөлөөллүүдийг бас
20-30 жилийн дараа нөгөө өнөөдөр төрсөн хүмүүс чинь 20-30 дараа ажлын байранд ороод ажиллаа хийж эхэлнэ тий нийгмийн идэвхтэй хүмүүс болж эхэлнэ удирдлагатай. Тэгэхээр ямар байдалтай бид нар очих вэ гэдэг нь ерөнхийдөө бас жоохон харагдах байх. Түүнээс гадна яг нөгөө манай судалгааны ахлагч манай профессор Ryan байгаа тий тэр чинь нэг 12 онд байхаа өндөр маань нөгөө судалгаа хийхдээ ер нь бол Улаанбаатарын агаарын бохирдол нь Улаанбаатарын нас баралтын 10% нь Улаанбаатарын агаарын бохирдлоос болоод нас барж байна гэсэн тоо гаргасан байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг 10% нь агаар бохирдлоос нас бараад байвал юу гэсэн үг вэ? Тэ тоогоо зүгээр л ингээд 100,200 сая хүнээр бодоход хитэн хүн зөвхөн агаарын бохирдлоос урахаар ямар байдал бид нэр хүрэх вэ? Тэгэд онцлоод хэлэхэд Батцгийн гарч ирсэн энэ үр дүн болохоор юу вэ гэхээр randomized control trial судалгааны арга зүй талруугаа нэлээдс. Тэгээд судалгааны ерөнхийдөө randomized control trial гэдэг чинь нөгөө санамсаргүй байдлаар энэ бид нэр туршилт судалгаа хийж байгаа болохоор санамсаргүй байдлаар хүмүүсээ нөгөө хоёр бүлэгт ангилаад анх нөгөө судалгаанд орохдоо тэгж байгаа болохоор бид нар айгүй олон тэм системтэй ялгаануудыг бусад ажиглалтын судалгаан дээр нэмэгдэж болно бас. Гэхдээ бид нар индивидуал бол нэг хүүхдийг яаж байгаа. Нийтээр нь бол ингээ хамруулад нийгмийн эрүүл мэндийн талаас нь хамруулахлаар энэ бол амар том гар зүй тохиолдож байгаа байхгүй юу? Бидний судалгаа болвол зөвхөн ургийн үеийн өртөлттэйсэн байхгүй юу. Тэгэхээр миний гарч байгаа ундрмаагийн гарч байгаа судалгааны үр дүн зөвхөн ургийн үеийн агаарын бохирдол нөлөө үзүүлэх биш дээ. Гэтэл мэдээж хэрэг зөвхөн тэр чинь ургийн үед хөгжөөд хүүхд чинь төрөөд гараад ингээ амьдрах хугацаанд бас өвтөж байгаа юм. Тэгэхээр зөвхөн ургийн үед юм нөлөөлж байгаа бол төрж гарсаа дараа дахиад амьсгалаад насан турш амжилж байгаа бол мэдээж хэрэг энээс илүү нөлөөлөл гарч ирнэ л гэж ойлгоо шүү дээ. За баярлалаа. Ургийн үед гэхэлээ яаж салгасан бах урагт одоо Улаанбаатарт амьдарч байгаа хүн байгуул тэр хүний чинь одоо зөвхөн урагтаа хагаарын бохирдолтой байсан тэрнээс хойш цэвэр агаарт амьдарч ирсэн гэж салгах боломж байгаа юу? Бидний мэд энэ туршилт судалгаа бол өмнө нь шинжлэх ухаанд нэг том нотлохоо авчирсан ганц Монгол улсад биш шүү. Бүр ингээд ер нь шинжлэх ухаанд science шинэ ямар мэдээлэл авчирсан бэ гэхлээр агаарын бохирдлыг хийгдэж байгаа судалгаанууд ер нь жирэмсний үе за тэгээд эрт үеийн буюу одоо 1-2 настай байхад хийгдэж байгаа судалгаануудыг хүүхдийн үеийнхийг бол салгаж чаддаггүй байхгүй юу? Яагаад гэвэл ажиглалтын судалгаа бид нар датаны за тэгээд төрөлтөөс ээжийнх нь тэр одоо өртөжсэн үеийг одоо жирэмсний үеэс өртөжсэн бол 2-3 нас хүртэлхийн одоо ингээд ячаад үр дүнгийг харчаад тэгээд ингээд жирэмсний одоо жирэмсний за тэгээд хүүхдийн үеийн агаарын бохирдол ийм байна гэдэг ингээд яачиж байгаа. Гэхдээ яг жирэмсний үеийнхийг бид нар хизээж салгаж чаддаггүй байсан. Энэ манай угаар судалгаа бол энэ гоё боломжийг олгосон байхгүй юу? Энэ туршилт судалгаа яасан бэ гэхээр бид нар зөвхөн жирэмсний үед агаар цэвэршүүлэгч тавиад агаарын бохирдлыг бууруулснараа бид нар энэ тэгвэл агаарын бохирдлын бууруулснараа одоо энэ агаарын бохирдлын нөлөө нь тэгвэл ямар нөлөө байгаа юм бэ гэдгийг яг тэр үеийн одоо жирэмсний үеийн нөлөөг нь судалсан. Тэгчээд агаар хүүхэд төрсний дараа бид нар агаар цэвэршүүлэгчийн тэр интервенц бүлгээс авцсан байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүд бүгдөө яг адилхан орчинд өсөж торинж байгаа гэд тэгээд бид нар яхалэр чинь зөвхөн тэр тавигдсан жирэмсний үе тавигдсан тэр интервенц хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдгээд бид нар энэ судалгааныхаа яг гол дүнгээ гаргаж ирсэн. За ойлголоо. Түрүүн Батцэг хэлжсэн. За чөлөөт радикалуудыг ярьжсэн да тийм. Одоо ер нь бол агаарын бохирдлын гол хордуулагч зүйл бие махбодд орсны дараа хамгийн гол нь одоо үүсгэж байгаа аюул гэвэл одоо чөлөөт радикалууд гэж ойлгож болох уу тийм. Чөлөөт радикалууд бол байнгын бие махбодд байсаар агаад ер нь бол архаг өрөвсөл үүсгэж байгаа юм байна шүү дээ тий. Тэгээ байнгын архаг өрөвслийн улмаас зөвхөн одоо нэг эдисийн ч биш тий. Бүхэл бүтэн эрхтэн системийн эмгэг үүсэж байгаа тий. Харвардын судалгаанаас харуулж байсан нас баралттай холбоотой гэдэг тий. Тэгээ саяын Батцгийн үзүүлж байсан бидний одоо IQ-гийн шилжилт бүхэл бүтэн шилжилтийг үүсгэж байгаа гэдэг судалгаатай холбогдож байгаа юм байна. За баярлалаа. Одоо ингээд агаарын бохирдолд одоо Улаанбаатарт яг гэр хороолт ингээд төлш хийдэг те яг агаарын бохирдолд дунд яг голомт дунд амьдардаг хүмүүс маань гэр дотроо өөрсдийгөө хамгаалах тэр агаарыг шүүх одоо та эдийн судалгаанд хэрэгэлсэн тэр агаар шүүгчдийг байршуулах ч юм уу те иймэрхүү байдлаар одоо өөрийнхөө хувь хүн гэр бүл өөрсдийгөө агаарын бохирдлоос юм хамгаалах боломж байгаа болов одоо яг ямар
тэг маск байдаг юм бол ямар шүүлтүртэй ямар маск хэрэглэх вэ? Ямар агарын шүүгч хэрэглүүл хэцүү юм бол гэж асууя. Ер нь бол яг нэг бидний судалгаанд дээр болохоор HEPA filter шүүгчтэй тийм агаар цэвэршүүлэгчднээс судалгаанд ашигласан шүү дээ. Тэгэхээр яг хуу бидний судалгааны үр дүнгээс бас харахад ер нь бол мэдээж хэрэг нь бол бууруулдаг агарын бохирдлыг бууруулдаг. Өмнө нь ч гэсэн өөр судалгаануудаар яг энэ агарын бохирдол ялангуяа PM2.5 нарийн ширхэг тоосон цэргийг бууруулдаг гэсэн үр дүнүүд бас гарч ирсэн. Тэгээд тэрийг нь бид нэр мэдээж хэрэг ашиглаад бууруулд юм байна. Бас Улаанбаатарын нөхцөл төрчл бас бууруулдаг гэдгийг бас энэ судалгаараа бас гарч ирж байгаа. Тэрний нэг судалгааны үр дүн бас тэр штэ бууруулж чаддсан юм байна те. Тэгэхдээ тэр нь нөлөөлж байгаа яг хуу их нөлөөлж байгаа нэлээд олон юм байна. Яг ялангуяа ийм шүүлтүрийг ашиглах нь шүүлтүр чинь ерөөсөө нөгөө нэг юм байгаа орон зайнаас шалтгаалдаг байхгүй. Жишээлбэл агаас илгэлттэй хэрвээ яг тэр өрөө нь хаалттай битүү байх юм бол хамгийн хурдан байдлаар агарыг шүүн гэсэн үг тийм үү. Хэрвээ байнга цонхон голгодог, байнга хаалхнууд нэгддэг, гаднаас бохирдолтой агаар байнга орж ирдэг юм уу дотроо бохирдлоо. Тийм тохиолдолд бас яг хоо энэ шүүх чадвар нь бууж хэрдэг байхгүй. Яг тэгэхээр маш их өргөн хэмжээний агаарууд орж ирж байгаа маш агарын хэмжээ нэмэгдээд ирж байгаа гэсэн үг шиг волюм нь нэмэгдээд ирж байна. Тэгэх тусам бас шүүлтэрийн хэмжээ нь мэдээж хэрэг буурдаг тийм. Тэгэхээр бас тэрийг зөвхөн миний зүгээр яхаа судлаач байгаа хувьд ч гэсэн энэ хүн болгон мэдээж хэрэг хүн болгон агарын бохирдол өртөж байгаа. Хүн болгон өөр дээрээ бас ямар нэг арга хэмжээ авах нь чухал. Бид нэр өөрсдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авах нь чухал. HEPA filter буюу шүүлтүр ашиглах нь чухал. Гэхдээ яг ингээд өдөр тутамдаа тэр мейнтенс шаарддаг. Одоо тэр би ширэл гэртээ бас агарын бохирдол шүүлтүртэй тий. Тэгэхээр хэрийг би нэг 2-3 сардаа цойлох шаардлагатай. Тэр фильтрийн бейс байх шаардлагатай, цэвэрлэх шаардлагатай. Хэрвээ би цэвэрлэхгүй, солихгүй бол үр дүн байхгүй болчихно. Тэгэхээр нөгөө шилэл маск зүүх чинь бас тийм шүү дээ. Яг ингээд маск зүүгээд байнга тэргээ зүүж үүж гэнэ. Аманд нь тэр чинь бид нэр амар нарийн ширхэлтэй гингууд яг тэр маск чинь юм нарийн ингэж нүүрний хэлбэрт нь таарад ингээд таарах хэрэгтэй тий. Тэгээд хэрвээ ингээд жоохон зай гарангуут л мэдээж ирэх бас нөгөө бохирдолтой гарч орж ирнэ гэсэн шүүхтгүйгээр гэх мэт чинь нөгөө иймэрхүү арга хэмжээ болохоор хүн дээр хэрэгжилж байгаа арга хэмжээнд нь дандаа нөгөө хүнээс шалтгаалсан бидний өдөр тутмаа тэрий чинь мейнтенс хийх шаардлага гардаг тий. Тэгэхээр тэрнээсээ болоод мэдээж хэрэг хүн болгол амьдралтай хүүхд дураа хараад ингээд явж байгаа тийм үү. Тэгэхээр мэдээж хэрэг тэрнээсээ болоод яг шүүлтүрийн хэмжээ буурах тий. Тэр концентрацаа бууруулахгүй байх магадлал бас айгүй зөндөө байдаг. Тэгэхээр заримдаа нөгөө нэг агаар бохирдол шүүлтэр тавьсан шүү, маск зүүш шүү гэд нөгөө false sense of security гэдэг нэг үүсчихдэг шүү дээ. Би ингээд агарын бохирдолд өртгөө болчлаа, агаараа цэвэршүүлчихлээ, би болчлоо гэдэг. Тэгэхээр бас тэрийг анхаарах хэрэгтэй. Зүгээр ингээд аваа тавьчаал бүх юм болчдөг юм биш. Байнга нөгөөтөндөө арга хэмжээ авдаг цэвэрлэлтэйг яг нөгөөтгөө сольдог байж ижил бид нар яг ирээд өөртөө яг тэр юугаа агаарынхаа концентрацийг бууруулад өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах боломжтой. Улаанбаатарын нөхцөлөд бас агаар цэвэршүүлэгчдийг орон сууцууд айгу тохиромжтой бас интервенц л байгаа юм л да. Гэхдээ яг гэр хороолцоо гэртээ айлт бол айгу тохиромжгүй. Яагаад гэвэл бид нэр ганц хаалгаараа орж идэг. Тэгэхээр байн орж гарч идэг. Тэгээд энэ маань нөгөө агаар цэвэршүүлэгч маань айгу өөр ашиг болчдөг юм байна. Гэр хороолол за яг галт хэлж амьдарч байгаа хүмүүст бол юугээ пишн 100 айгу сайн тэнэс хийх хэрэгтэй юм байна. Дээрээс нь дулаалга бас их юм бол нараас шатах хэмжээ маань ч гэсэн багсан шүү дээ тий. Тийм зүйлүүд дээр бас аюу тийм анхаарал хандуулмаар юм байна. Энэ бас хувь хүний өөрийнх нь бас хийж чадах юм. Гэхдээ яг тий хувь хүн талаасаа болвол маск чинь байнга өмс зөөж явахд бас амар unrealistic юм билээ л дээ. Би одоо энэ зүүн бол маск зүүсэнгөө. Тэгэхээр бид нар зүгээр л энийг улс хуураар нь л зүгээр агаарынхаа бохирдлыг ингээд бууруулмаар юм байна. Ер нь бол гадаад орчныхоо. Тэгэхээр ер нь яг тэр чинь нөгөө нэг хөгжилтэйгээр бас л холбоотой эдийн засаг хөгжилтэйгөө бид нар зүгээр л энэ түлшээ шатахаа болол тэгэл цахилгаан руу оруулах хэрэгтэй юм байна л гэдгийг бол яг ингээд бие махбодоор ойлгоол гэж. Яа баярлаа. Одоо угаар судалгааны хүрээнд та бүхэн аутистик шинж чанартай яг хүүхдүүдийн талын судалгааг тэгээ ээжид маань бас өөрчлөлт үзэж байгаа шүү дээ. Жирэмслэлтийн үеийн эрсдэл гэдэг юмтай холбогдож хийсэн судалгаа Монголд байдгүй. Тэр одоо угаар судалгааны хүрээнд тиймэрхүү юм явагдаж байгаа юу үгүй юу гэж.
асууя гэж бодож байсан. Угаар судалгаан дээр зулбалттай бол шууд агаарын бохирдол холбоотой гэдэг. Тэгээд яг манай туршилтан дээр бол хяналтын бүлэг буюу нөгөө интервенц хийгдэггүй яг агаарын бохирдол өндөртөө жоох агаарын бохирдолтойгоо орчиндод байсан бүлгийн яг spontaneous abortion хамаагүй өндөр гарсан байна. Та нар хэрвээ харах юм бол анх энэ нөгөө юу ахгүй хяналтын бүлэг байгаа. За тэгээд энэ бол интервенц бүлэг байсан. За ихэд хараа юун дээр судалгаан дээр хяналтын бүлэгт 24 ээж яг нөгөө spontaneous abortion явагдсан байгаа байхгүй. Юуных нь хяналтын бүлэгт бол 10 ээж явагдсан байгаа. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бол зулбалт бол илүү яг агаарын бохирдолтой бол энэ холбоотой ингэж гарч ирд юм байна гэдгийг бол бас гаргаад ирсэж байгаа. Ээж талаасаа гэх юм бол одоо ураг бүрэлдэж явах үед бол хүүхдээ алдах spontaneous abortion болох бол эрсдэл бол жирэмсний үед бол өндөр байна гэж гаргаад ирсэн. Манай судалгаанд стресстэй холбоотой тийм биомаркеруудыг үзсэн л дээ. Гэхдээ яг мэдээж тэрийгээ болох нь бид нар чинь ураг хүүхдийн өсөлтийг дамжиж бодож байгаа шүү дээ. Гэхдээ хүүхний эмэгтэй эхийнх нь өснөөс бид нар 30 см-ийн ийм үсийг аваад тэгээд стрессийн кортизолыг үзсэн. Тэгээ ерөнхийдөө тэр яг мэдээж ирээд агаарын бохирдол өртөж байгаа. Ялангуяа тэр контрол байгаа хүмүүсийн стресс кортизолын хэмжээ жоохон өндөр гарсан тийм. Тэгэхээр би тэднийг тайлбарлахаар тэрийг зүгээр бодож байгаа шүү дээ. Цаанаа яагаад энэ өндөр гарсан бэ гэж бодоход бол ер нь яг агаарын бохирдолд өртөж байгаа хүмүүс мэдээж ирээд стресс өртөнө. Тэгэхээр стресстэй холбоотойгоор бас тэр кортизолын хэмжээ нэмэгдсэн байна. Кортизол гэдэг чинь бас айгуултай мэдээж яг л бидний химийн баланстай байх хэвээр баланс алдагдаад ирэнгүүт л мэдээж яг бусад бие биенийхээ үүсэж идэг бусад асуудлуудыг гарч ирдэг. Тэгэхээр мэдээж яг энэ угаартай холбоотойгоор бол стресстэй холбоотой биомаркерыг ээжүүдэд бас үзчихсэн. Яа баярлаа. За хэрвээ та маргааш одоо том экологийн эсвэл байгаль хамгааллын бодлогыг өөрчилж чадна гэвэл юу хиймээр байна? Мэдээж хэрэг ер нь бол яг маргааш том бодлого биш. Бид нэр зөндөл бодлого хэрэгжүүлэх гээл мэдээж хэрэг улсынхаа хувьд ингээл хэрэгжүүлэх засгийн газар чинь зөндөө хийж байгаа. Яг нэг юу дутагддаг гэхлээр resource чинь limited тий. Бид нэр бүх тийм resource байхгүй. Тэгэхээр яг юунд хэрэгтэй, яг ямар чухал вэ гэх. Тэгэхээр миний хувьд бол яг энийг бол би эрчим хүчний асуудал гэж үздэг байхгүй. Яг тэгэхээр бид нар Улаанбаатар зорж ялангуяа гэр бол амьдарч байгаа хүмүүс чинь цахилгаан авна тэгээд яг дулаалга байхгүй тий. Тэгэхээр тэрнээсээ холбоотойгоор тийм эрчим хүчний манай тэгээд дулаалга байхгүй гэх тэгээд одоо цахилгаанаар бид нэр хангая гэж гисэн ч гэсэн нөгөө цахилгаан ч өөрөө юу шатаадаг нүүр шатаадаг цахилгаан статус гарч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг ийм цэвэр эрчим хүчтэй одоо салхиар ч юм уу нараа гарч байгаа тийм эрчим хүч байхгүй. Энэ бол мэдээж яг алсын бодлоготой мэдээж бид нэр бас цахилгаанаа хүртэл яг тийм цэвэр эрчим хүчнээс sustainable ногоон эрчим хүчнээс бид нар бас авчиж бүх асуудлаа ингээд шийдэх юм байна. Гэхдээ зөвхөн яг өнөөдрийн хувьд яг өнөөдөр маргаашийн хувьд ямар асуудлыг би ингээд удаан хугацааны бодлого биш өнөөдөр ингээд маргааш үед ямар хугацаа юм шийдвэр гэхээр ерөөсөө хиний ундрмаа түрүүн бас нэлээд одоо хэлчихсэн тийм нэгдүгээр дулаалга байна тийм тэр хүмүүсийн гэрт амьдарч байгаа хүмүүс чинь бид нар чинь гэрээ барьж байгаа өөрсдөө бид нар байшингаа нэг давхар байшингаа бариад амьдарчдаг шүү дээ. Тэгэхээр дулаалгын асуудал байхгүй яа л бид нар маш олон түлшүүдийг хэрэгэлдэг тийм түлшийн хэмжээ маш их байдаг. Тэр нь ерөөсөө нөгөө нэг дулаанаа амар их алддаг учраас бид нар түлшээ хэрэглэхээс өөр арга байхгүй тийм 40 градусын хүйтэн болчоор чинь байнга л түлшээ хэрэглэж иж дулаанаа алдна. Тэгтэл чинь дулаалга маш их алдагддаг юм байл л тийм. Тэгэхээр тэрэндээ бас анхаарах яг өнөө маргаашгүй хийх боломжтой гэж би бодоод байгаа хгүй дулаалгаа анхаарах хэрэгтэй байна. Түүнээс гадна бас ундрмаа бас түрүү хэлжсэн нөгөө юугээ 100 яг ийм юма дулаанаа алдахгүй тийм 100 адилхан утаагаа алдахгүй тийм 100-нууд бас гаргаж ирээд. Гэхдээ яг зөндөө л одоо тэр мянганы сойрол мөрлөгээ босод зүйлтэй бас айгүй олон тийм юунууд 100-нуудыг авчирч хэрэгжилжүүлсэн шүү дээ. Бусад тийм зөндөө олон хэдэн зуун айлтжүүлээд баахан 100-нууд нь турк 100-нуудыг өгөөл бас л хэрэгжүүлж ирсэн. Тэгээд тэр нь бас болоогүй л байсан. Тэгэхээр яг тэр бол ингээд бид нэр сургамж болж байгаа байхгүй. Яг юу нь болоогүй байна. Тэрнийгээ судлаад
Тэгээд яг болох ёстой юмнуудыг гаргаж ирээд тэгэхээр ерөөсө байруудаа ерөөсө бүгдийг сулаалъя. Тэгээд аюу яа тийм 100 тэг яг л 40 шөнийн 40 байхад шөнө 40 Celsius байхад дулаана хадгалдаг тийм сайжруулсан 100 байгуулъя. Тэгээ яг урт хугацаанд бол мэдээж эрчим хүчээ сайжруулъя. Тэгээд мэдээж эрчим хүчээ сайжруулахдаа бас нийгмийн тэгш байдлыг бодох хэрэгтэй. Ялангуяа гэр бүл байгаа хүмүүс чинь тэдгээр чинь хамгийн их өртөлтөнд өрсөд байгаа. Эрүүл мэндийн үед хамгийн их асуудал гараад байгаа хүмүүс чинь тийм шүү дээ. Тэгэхээр бас бодлого бодохдоо бас нийгмийн тэгш байдлыг бас бодож иж эмзэг бүлгээ бас анхаарах ёстой байна л гэж би бодоод байна. Яа баярлалаа. Ундрмаа доктор та хэрэг шидэт өхөртэй. За тийм байгуулагчдын бодлогыг өөрчлөх боломжтой бол юу өөрчлөмөр байна? Шидэт өхөр юм уу? За дүү бүр шидэт өхөр. Утаа байхгүй болгочих л доо. Тэгэл утаа байхгүй болгоод тэгэл бүгдийн сайхан цахилгаанжуулаад орон сууцжуулаад энэ амар тэгэл хөгжлийн л асуудал байна л та. Тий. Хөгжингөө орнууд нь илүү агаарын бохирдол багтаа байгаад энэ unfair. Нэг тийм юм явагдаад л байгаа юм л да бас. Тий. Гэхдээ юу штэ. За шидэт өхөргөө одоо өнөө маргааштай бид нар хийж чадах юмнууд хувь хүн дээр бол сая Батцэг ярьчлаа. Тэрнээс гадна сая нэг юм бас нэг нийслэлээс гсэн баха. Яг 100,000 айлд газын билетийг тавьж байгаа юм билээ. Тэр нь болохоор одоо яг нөгөө төлслээ болоод одоо дараагийнхаа л нөгөө шат руу бас ахиал байгаа юм байна. Одоо нөгөө бид нар чинь төлшийн цуцлахын тулд одоо бид нар хийж чадах нэг шатаар нэхэд байгаа байхгүй юу. Энд чинь аль хэдийн Лондон мондонд бол хийгдчихсэн. Яг энэ шатаар явал хөгжсөн. Тэгээд 100,000 айл туршилт хийж авч энэ магадгүй энэ дараа жилээс яах юм бол бас жоохон хувь нэмэр оруулаад агаарын бохирдлоос жоохон буурах юм бол гэж бодож ин шидэт өхөрөөсөн бол зүгээр агаарын бохирдлыг тэр чигээр нь асуудлыг тэр чигээр нь Улаанбаатар асуудлыг нэг зохиол шийдчихмээр л байна. За өнөөдрийн дугаараас бид агаарын бохирдол нь зөвхөн одоо орчны асуудал биш харин молекулын түвшнээс эхлэн бүх бие махбодод нөлөөлдөг цог эрсдэлт хүчин зүйл гэдгийг харлаа. За тэгээд агаарын чанар бол бидний эрүүл мэндийн салшгүй хэсгээ тэгээ харагдахгүй ч маш хүчтэй одоо бидний эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна. За энэ талаар одоо дэлгэрэнгүй яаж одоо сонсогчд маань өөрсдийнхөө мэдлэгийг харангүй хуваалцсан хоёр доктортой Ундрмаа болон Батцэг доктортой маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд хэрвээ энэ дугаар маань танд сонирхолтой санагдсан бол бусдаагаа хаваалцаарай, түгээгээрэй гэж хэлмээр байна. Ингээд дараагийн дугаартаа дахин уулзцгаая. Түр баяртай.